сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн ярих хэрэг бол гаднаасаа энгийн мэд харагдах нэгэн гэр бүлийн цаана итгэхэд бэрэх маш харамсалтай үйл явдал удаан хугацаанд нуугдаж байсан тухай юм. Хамгийн харамсалтай нь энэ бүхнийг гадны хүн бус хамгийн ойрын хүн нь үйлдсэн байдаг. Энэ хэрэг нь хүүхдийн хамгаалалт болон гэр бүлийн орчны хяналт ямар чухал болохыг харуулсан ноцтой жишээ юм. Хэрв та хит мэдрэг бол энэ удаад энэ хэргийг сонсохгүй алхахыг зөвлөе. Хэрэгт дурддах нэрсийг нууцлах үүднээс өөрчилсөн болно. 2018 онд Улаанбаатар хотод олон хүнийг чочроосон нэгэн хэрэг ил болсон юм. Тухайн үед хохирогч Ануу 15 настай гэр бүлийн хувьд хүнд нөхцөлд амьдарч байсан байжээ. Гэр бүлд нь дараалсан ууга шууд тохиолдож амьдрах орчин нөхцөл тогтворгүй болж эхэлсэн. Яг энэ үеэс эхлэн түүний амьдралд айдас, дарамт, айжмаар орж иржээ. 2018 оны ихээр охины өвөө нас барсны дараа гэр бүлийн хамгаалалт суларсан нөхцөлд насан туршаагүй охины эсрэг төрсөн эцэг нь бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэлийг гаргаж эхэлсэн байна. Өвөө нас барсны дараа удалгүй эмээ нь мөн хорвоог орхисон. 2018 оны 9-р сард охины ээж нь нас барсан. Ингээд хамгаалах хүн нь хорвоог орхисон учраас яаж ингээд цаашдаа амьдрах билээ гэж бодоод хэргийг илчилсэн байгаа юм. Охин дээрээ нэг ахтай бөгөөд тухайн үед ах нь гэр бүл зохиож тусдаа гараад 4-5 жил орчим болсон байжээ. Хохирогч охин гэртээ харих дургүй байсан. Яагаад гэхээр ээж аав хоёр нь ер нь бол архины хэрэглээ өндөр байнгын шахуул ууж байдаг байсан. Охины төрсөн аав шүүгдэгч бэ гэх чинь эхнэрээ сохтоож тасарсан хойгуур нь охиныг хүчирхийлдэг байсан тул аль болох гэр орондоо аав ээж хоёрыгоо унтсан хойгуур нь орохыг боддог болсон байна. Ийм хэцүү нөхцөл байдалд амьдардаг байсан учраас охин аль болох найзыгаа дагуулж хамт гэртээ хонохыг ирмэлцдэг байсан боловч гэвч харамсалтай нь охин болон түүний найзуудыг зүгээр байлгадаггүй. Зохисгүй нөхцөл байдлыг мөн үүсгэж байсан нь хожим ил болсон. Одоо ингээд бүгдээрээ хохирогч Ануу охины мэдүүлгээс сонсцгоё. Манай ээж 9-р сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан. Миний төрсөн ах эхнэр хүүхэдтэйгээ тусдаа гараад 4-5 жил болж байгаа. Манай аав ээж хоёр хоёулаа нийлээд арх ихээр уудаг байсан. Манай аав намайг 1 настай байхад шоронд ороод 4 билүү 5 дугаар ангид байхад шоронгоос гарч ирсэн. 2017 оны 100 дусаад намар болоод хичээл орж эхэлж байхад манай аав эхлээд сохтуудаа намайг оролдож чих рүү үлээхээр нь ууралсан чинь аав надад хандаад одоо том болж байгаа юм чинь иймэрхүү зүйл байдаг гэдгийг мэдэж ав гэсэн. Тэрнээс хойш ээжтэй хамт арх уугаад ээжийг төрүүлж сохтоож тасраач хаад 50 байлгадаггүй байсан. Би энэ талаар ээжэд хэлэх гэхээр ээжийг аав ер нь байнгын дарамтанд байлгаж би 17 жил шоронгоор явсан гээд дарамтлаад байдаг байсан. Энэ болсон асуудлыг ээж мэдсэн байх. Тэгээд айгаад аавд юу ч хэлж чаддаггүй байсан. Тэгэхэр нь би хэн нэгэнд хэлэлгүй дотроо хадгалаад явсан. Үүний дараа надад аав хандаж энэ талаар хүмүүст хэлэх юм бол бүгдийг чинь ална би шоронд орхоос айхгүй байна. Би шоронд орсон ч гэсэн миний доор хүмүүс гэж байдаг шүү. Нэг л өглөө босгоод чамайг болон бусдыг чинь энэ хорвоод байхгүй болгоно гэж байнгын дарамталж сүрдүүлдэг байсан. Ийм байдлаар хүчээр хийж байсан. Ер нь бол удаа дараалан давтагдсан. Хамгийн сүүлд ээжийг 9 билүү 10 хоногийн өмнө гэрт байхад ээж арх уучсан байдалтай байхад аав эмэгтэй дүү манай гэрт ирсэн. Тухайн үед ээж бөөр өвдөд байна гээд орон дээр унтсан. Аав бид хоёр газар ор засаад унтсан. Аавын төрсөн дүүнд бас газар ор засаад бид хоёроос нэг алхмын зайтай чихвчээ зүгээд хүнжлөө нөмрөөд унтсан. Тэгэхэд шүн дахиж тийм зүйл болсон. Үүний дараагаар гэртээ найзуудаа дагуулж хонох үед аав газраар хамгийн цаад талаар аавын наад талд зулаа. Тэгээд би цэцгээ гэсэн дараалаар унтаж байсан. Шөнийн 12 цаг өнгөрч байхад зулаа намайг сэрээгээд 0 орой гэхээр нь би хамт гарсан чинь зулаа нэг л юм хэлэх гээд хэлж чадахгүй байхаар нь би аав чамайг яасан юм бэ гэсэн чинь оролдоод байна гээд уйлсан. Тэгээд бид хоёр гадаа байж байгаад орсон. Маргааш өглөөн нь цэцгийг бас оролцсон талаар цэцгээ өөрөө надад хэлсэн. 2018 оны 1-р сарын 8-ны өдөр анх хүч хэрэглэн тийм зүйл болсон. Анх 2017 оны 5-р сарын дунд үеэс оролдож эхэлсэн. Анх намайг гэртээ шүн унтах гэж байхад зүгээр байхгүй байсан. Тэгэд би яагаад байгаа юм бэ? Чи өсвөр настай болж байгаа. Би чамайг яах ч үгүй гэд хэлэхгүй ёс бусын үгийг хэлж байсан.
Би юу яриад байгаа юм бэ гэд тухайн үед уурлсан. Тэр цагаас хойш тогтмол оролддог. Хамгийн анх тийм зүйл болоход эсэргүүцэл үзүүлэхэд хүч хэрэглэн айлган сүрдүүлж дуугүй байхыг шаардаж утаачхан шүү гэж хэлж байсан. Тэгээд би эсэргүүцэл үзүүлж түлхсэн боловч дийлээгүй хэмээх мэдүүлгийг өгсөн. Энэ мэдүүлгийг арай сонсоход зөвлөрүүлж үнэхээр хүнд сэтгэл өвтгөм аимшигтай хэсгүүдийг хасаж оруулсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу? Цаг хугацаа өнгөрөх тусам охинд үзүүлэх дарамт зохисгүй үйлдэлүүд нь үргэлжилсээр байсан. Мөн гэрт нь найзууд нь ирсэн үед ч тухгүй нөхцөл байдлыг найзуудад нь үүсгдэг байсан нь хожим мэдүүлгээр батлагдсан. 2018 оны 9-р сарын 8-ны өдөр шүүгдэгч Бен баг хангаа дээр барилгын ажил хийж байсан ба хохирогч охины найз болох ундраг хуурам эхэлж барилгын ажил хийж байгаа газраа буюу хөдөө авчран төрсөн охиндоо хийсэн зүйлээ хохирогч охинд хийх гэж оролцсон. Энэ талаар хохирогч охин болох ундрагийн мэдүүлгээс бүгдээрээ одоо сонсцгоё. Би ах над руу уцаар залгаад би баг хангаад ажил хийж байгаа. Замаасаг хийх хэрэгтэй байна. Чаддаг чаддаггүй нь хамаагүй. Нэг өдөр ажиллаад 100,000 төгрөг өгье гэж хэлсэн ба анх хэлж байхдаа ануу болон ануугийн ээж зулаа тэтгэн нар явна гэж байсан ч яг явдаг өдөр бусд нь явахгүй болчихсон. Чи хүрээдэр гэж хэлэхээр нь би ганцаараа яах юм бэ гэтэл цэцгээ замд суучих нь гэхээр нь би Б ахын ажиллаж байгаа газрын эзний машинд дайгдан ажил дээр нь очисон. Тэгээд цэцгээг замаас авах гэтэл сургалт нь 17 цагаас тараад ирнэ гэсэн. Тэгэд би цэцгээ рүү залгахад утас нь холбогдохгүй байсан ба би ганцаараа юм чинь явлаа гэхэд яах гээд байгаа юм бэ? Нэгэн тэрчигсэн шүү дээ гэд байж байтал тэнд байсан малчин гэр бүлийн 2 хүн нь ажил явдал гарсан гэд яваад гисэн. Энэ 2 хүн ирэхгүй бол яах юм бэ гэтэл орой ирнэ гэсэн. Тэгээд үнээ саах зэрэг ажлуудыг би хийсэн. Орой болоод би та эндээ хончих. Би амбарт хонлоо гэхэд чи айхгүй юм уу? Гэрэл байхгүй гэд байсан учраас гэрт хонхоор болсон юм. Тухайн үед ажил хийж байгаа айлын хүмүүс явчихсан. Малчин айлын туслах ажилтан Түмээгээд ах байсан. Тэгэхэд би ах Түмээг явж малаа ирэг гэж хэлсэн. Тэгээд тэр үед гэрт их гал түлсэн байсан учраас би халууцаад хүүртгээ тайлаад цамттайгаа унтахаар хөвтөл Б ах миний биед зохисгүй хүрсэн. Би яагаад байгаа юм бэ? Тэнийг юм уу? Зүгээр байгаач гээд чангаар хэлтэл Б ах за ахан зүгээрээ гэж хэлсэн. Тэгтэл гинэт би хэсэгхэн зуур юу ч санахаа байчихсан. Яг тийм зүйл болсон үгүйг би сайн мэдэхгүй байна. Тэгээд би чангаар урилаад уйлаад ноцолдоод гар тавхаар нь чимхэж өөрийнхөө гар утсыг аваад найз руугаа залгатал утасны тэнийг дуусаад унтарсан. Тэгтэл манай найз буцаагаад Б ахын утас руу залгасан. Б ах утсаа аваад намайг дуугүй байгаарай. Дуугарах юм бол хохин шүү гэж хэлсэн. Тэгээд Б ах гар утсаа аваад чи ундрагийн хий юм бэ? Яг яах гээд байгаа юм бэ? Бага газар чинь очоод одоо чамайг байхгүй болгон шүүгээд сүрдүүлээд ярьсан. Уцаар ярьж дуусаад надад чи намхан болохоор аргагүй болохгүй байна. Хэрв тэгсэн бол дараа над дээр өөрөө ирдэг болно гэж хэлсэн. Би таны эхнэрт хэлэндээ гэтэл би ах би эхнэрийгээ мөнгө бүх зүйлээр хангадаг. Намайг яаж чадахгүй гэж хэлсэн. Тэгвэл би гэрээ чинь гадаа шатгуун цацаад шатаачихсан байхад та нар цагдаа дуудсан ч тэд нар чинь надад нөлөөлөхгүй. Би энийгээд л зогсож байна гэсэн. Яг энэ үеэр малчингийн туслах ах Түмээ орж ирэх чимээ гарсан. Түмээ ах гэрт орж ирээд тэгээд л ер нь бол бид нар унтацгаасан. Тэр шүн би нойр хурч байсан ч унтаж чадахгүй. Зочиж сэрээд толгой эргээд болж байгаа зүйлийг ойлгохгүй байдалтай болчихсон байсан. Тэгээд өглөө 08 цагийн орчимд би ах намайг сэрээгээд алив ах нь үнсий гэсэн. Тэгэхэр нь би айгаад духан дээрээ үнсүүлсэн. Тэгээд намайг бос гээд би босож чадахгүй маш их өвдөөд байсан. Би энэ болсон явдлыг хэн нэгэн хүнд хэлэх гэхээр айгаад байсан. Тухайн өдөр хоол идсний дараа би ах надад пив аягалж өгсөн. Тэгэхэр нь би уухгүй гэтэл маяглаад байгаараа гээд муухай харсан. Тэгэхэр нь би айсандаа дуустал уугаад гадаа гараад бөөлжөөд гаргасан. Гурилтай шүлтэй хоол хийсэн боловч нэг сонин түгээ жимшиг, гашуун жимшиг сонио амттай байсан. Би хоолыг нэтээгүй халуун шүлнөөс нь л уусан юм. Өөрөөр надад ухаан балардах өвчин эмгэг байхгүй. Би анх удаа л пив ууж байгаа нь тэр өдөр юм. Хоолны шүл уусны дараа халууцаад нозороод л нойр хүрээд толгой эргээд манараад байсан. Тэгэд би гадаа гараад уцаар ярьж байхад араас би ах гарч ирээд хинтээ уцаар яриад байгаа юм бэ? Ор гэж загинсан.
Малчингийн туслах түмээг ирэхээс өмнө өөрийнхөө зүйлийг надад харуулад минийх ийм учраас л болохгүй байгаа юм. Хэрвээ болсон бол ямар айтайхан зүйл болохыг үзүүлэх байсан юм хэмээн надад ярьж байсан гэж мэдүүлэхдээ дурдсан байдаг. Одоо хохирогч охин Ундраагийн найз хөвгүүний мэдүүлгээс хүргэе. Тэрээр дараах мэдүүлгийг өгсөн. Ундраатай би ануугаар дамжуулан танилцсан. Одоо үерхэж байгаа. 2018 оны 9-р сарын 8-ны өдөр Ундраа над руу залгасан. Тэгэхээр нь би уцаа аваагүй. Тэгтэл над руу мессеж бичсэн байсан тул би өөрийн дугаараас залгасан. Тэгэхэд уцаа авчгаад ярихгүй уйлаад байсан. Цаана нь эрэгтэй хүн дуугарч байсан. Хэлсэн үг нь болон юу гэж байгааг нь мдээгүй тэгээд утас нь тасарсан. Би дахиад эргээд залгахад эрэгтэй хүн уцыг нь аваад байна уу гэхээр нь Ундраатай ярий гэтэл чи хээ юм бэ гэж асуусан. Би найз хөвгүүн байна гэтэл цаана нь Ундраа надтай яриулчих гэж хэлж байсан. Гэтэл тэр эрэгтэй хүн би аав нь байна. Чи Ундраатай ярьдаг хий юм бэ? Чамайг 20 грамын одоо тийм юмтай зүйлээр яан шүү. Тэгэхэд чи ингэж том дуугарч чадахгүй байх шүү. Би чиний сургуулийг чинь мэднэ. Маргааш чамтай очиж уулзна гэсэн. Тэгэхээр нь би уцаад асуусан юм гэх мэдүүлгийг өгчээ. Энэ мэдүүлгээс харахад тухайн одоо шүүгдэгч бэ гэх читгээд нь ямар ч айдасгүй шийдэмгий үйлдэл гаргаж байсан нь ил тодорхой байна. Мөн хохирогч Ануугийн гэрт хонож байсан одоо цэцгээ зулаа гэд мөн найзууд нь шүүхэд бас мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээ тэр хүмүүсийн мэдүүлэг нь бол нэлээд дэлгэрэнгүй бас ингээд сонсоод үнэхээр бас хэцүү зүйлсүүд гардаг. Тэгээ бас энэ бүхнийг яг ингээд дэлгэрэнгүй YouTube дээр ярих гэхээр YouTube одоо ийм контентийг хориглодог учраас тодорхой хэмжээгээр зөөлрүүлээд бас товчлоод хүргэе гэж бодож байна. Тэгээд Ануугийн одоо 2 найз болох гээ зулаа 2 ярихдаа Ануу аль болох биднэртээ гэрте хонохыг одоо зорддог байсан. Тэгээд Ануугийн гэрт нь очиж хоноход аав нь биднийг зүгээр унтуулдаггүй байсан. Бид нэр маш их айдаг байсан. Мөн бид нэр Ануутай уулзах гээд гэрт нь очих үед түүний аав нь байнга л согтуу байдаг. Тэгээд биднийг Ануутай уулзах гэхээр уулзуулдаггүй. Та нар Ануутай уулзах юм бол одоо энэ ПВ-г уухгүй бол уулзуулахгүй гэх мэтээр тарамталдаг. Анууд тийм зүйл болсон гэдгийг бол мэдэхгүй харин зүгээр оролддог хэмээн хэлж байсан. Анууд элдэн муу зуршил байхгүй. Бидний найз байгаа юм. Их нөхөрсөг тусархуу найзрахаг хүн харин сүүлийн 1 жил их бодлогоширсан ганцаардсан байдал их анзаарчихсан. Facebook дэх сэтгэлүүд нь ч хүртэл их ганцаардсан байдалтай байдаг болчихсон байсан. Ер нь бол Ануу гэрте харих их дурггүй. Гэрте харихаас маш их айдаг, эмээдэг байсан. Ануугийн аав нь бид нар лөө уцаар яриад юу хийж вэ ахын дүүгээд яриад байдаг байсан гэж найзууд нь надад болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн. Шүүгдэж байн баг хангаад барилгын ажил хийж байсан. Тухайн баг хангаад амьдардаг нэгэн залуу түүний туслахаар ажиллаж байсан. Тэр хүн шүүхэд Б-гийн талаар дараах мэдүүлгийг өгсөн. Одоо бүгдээрээ мэдүүлгээс нь сонсцгоё. Би шүүгдэгч Б-д дургу. Шороо оронгоор орж гарч байсан гэж сонссон учраас нэх ойртоод байдаггүй. Надад хэлэхдээ 17 жил шоронд байсан. Шорондоо их том гар байсан. Шорон бол гойч биш, муухайч биш, ер нь л бол дажгүй. Чи ер нь эмэгтэй хүнтэй ойр байж үтснөө? Ахтайгаа хот ороорой. Хүүхэн бол зөндөө байгаа. Чиний нөгөөгчин хэрвээ жижиг бол ахын томруулж өгнө шүү. Гих мэт зүйлсийг надад ярьж өгсөн. Би ер нь шүүгдэгч Б-гээс имээдэг хэмээн мэдүүлэг өгсөн. Одоо харин бүгдээрээ энэ хэрэг хэрхэн яаж илрэх болсон талаар ярьцгаая. Охины ээж нь 2018 оны 9-р сарын сүүлээр нас барсан. Анх охины хүчирхийлэлд өртсөн явдал нь 2018 оны 1-р сарын 8-ны өдөр байсан. Ингээд охины ээж нь 9 сард нас барсан учраас охинд хамгаалах зүйл үлдээгүй. Нэг өдөр одоо охины нас барсан ээжийнх нь төрсөн эгч нь залгаад охин маань гадаадаас хувцаа Монгол руу явуулсан. Чи ирээд хувцас аваарай гэж түүнд хэлсэн байна. Тэгээд Ануу хувцас авах гээд найз тэсгээ болон зулаа хоёрыг дагуулад ээжийнхээ эгчийн гэрт очиж хувц авсан. Хувцасаа авахдаа ээжийнхээ эгчээс танаа гэрт хамт амьдарч болох уу хэмээн асуужээ. Гэвч одоо ээжийнх нь төрсөн эгч нь Анууг гэртээ амьдруулах боломж байгаагүй учраас түүнд боломжгүй гэдгийг хэлсэн. Тэгээд охинд хандаж ахындаа очиод байж болохгүй юм уу гэж асуусан. Тэр үед Ануугийн ах болон бэр эгч нь тухайн айлын гэрт мөн адил байсан ба ээжийнх нь эгч нь ахт нь болон түүний эхнэрт хандаж одоо гэртээ Ануу аавтайгаа хойлохнаа байж болохгүй байх. Бэ бол ер нь нэг худалж
маш эвгүй хүн гэж хэлээд Ану болон Анугийн найз нараас та нарыг арай оролдоод янз бүр болдог юм биш үсттэй гэж асуутал Анугийн найз цэцгийн оролддог гэж хариулснаар энэхүү хэрэг илчлэгдэх үндэс болж өгсөн байдаг. Тэгээд Ану ээжийнхээ эгчэд болсон явдал үннийг дэлгэж хэлсэн. Энэ хүнд мэдээг сонссон эгч нь түүний ахыг өөр өрөөнд тагуулж ороод түүнд хандан тайван байгаарай. Ийм зүйл болоод өнгөрсөн байна гэд бүх үнийг нь түүнд хэлсэн. Үүний дараа Анугийн ах нь Ануг дуудаж ярилцсан бөгөөд Ану бас мөн ахтай болж өнгөрсөн бүх зүйлсийг нэгэнгүү ярьсан. Яагаад дуугүй өдий хүртэл 8 сар бараг 9 сар гарan тэсэж төвчээд явж байсан ч талаараа хэлсэн. Яагаад охин өдий болтол тэсээд байсан юм бэ гэхээр шүүгдэгч бэн үргэлж Ануг дарамтанд байлгадаг. Хайртай хүмүүсийг нь зүгээр байлгахгүй гэж хэлдэг. Мөн ах ээжийг нь шатаачхан хэмээн сүрдүүлдэг байсан учраас Ану яаж чадахгүй тэсэж төвчээд ирсэн нь энэ байжээ. Уг үннийг сонсоо ахын царай нь ухаа цайгаад цай хоолж идэх тэнхэлгүй болж шоконд орон тэр даруй хүүхэд хамгааллын 108 мөн цагдаад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд эцэстээ энэ хэрэг ингэж илэрсэн юм. Одоо бүгдээрээ шүүгдэгчийн хувийн мэдээлэлтэй танилцаж шүүхэд одоо шүүгдэгч байна. Хэрхэн мэдүүлэг өгснийг сонсцгоё. Шүүгдэгч Бэн 1968 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хэрэг үлдэх үедээ 50 настай байсан. Тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсан. Бэн 17 жил шорон оронгоор явсан гэж ярьж байсан нь үнэн байсан. Нийслэлийн шүүхээс шүүгдэгч Бэн эрүүгийн хуулийн хүндэвтэр болон хүнд төрлийн зүйл ангиар ял оноож түүнийг 12 жилийн хорих ялаар шийтгэж байсан. Гэвч тэрээр 12 жилийн ялыг бүрэн эдлээгүй бөгөөд 2001 онд тэнцэнгээр суллагдсан байдаг. Энэ нь юу гэсэн үг бэ гэхээр түүний хорих ялын үлдсэн 3 жил 16 хоногийн хугацааг тодорхой нөхцөлтөөр илүүлэхгүйгээр сулалсан гэсэн үг юм. 2001 онд суллагдаад удаагүй буюу 2003 онд шүүгдэгч Бэн дахин ял шийтгэл авсан. Баянзүрх дүүргийн шүүхээс түүнийг эрүүгийн хуулийн 145-ын 3 дахь заалтаар буруутгаж 7 жилийн хорих ялыг оноосон. Энэ удаад тэрээр 7 жилийн ялын хугацаагаа бүрэн эдэлсний дараа суллагдсан гэж тэмдэглэгдэжээ. Шүүхийн хилцүүлэл шүүгдэж байна. Өөрийнхөө энэ үйлдэл бусармаг үйлдэлээ тайлбарлахдаа би төрсөн охин болох Ануг хүчинсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг үнэн зөвөр шийдэж өгнө. 2018 оны 1-р сарын 8-ны өдөр миний аав нас барсан. Манай гэр ганц ортой. Тэр орой бүх ах дүү нар ажил явдал гараад цугласан байсан. Аавыг нас барснаас 7 хоногийн дараа гаргасан. Ээжийн хөл идэлээд би энэ муу байж байгаад аавыг нас барснаас хойш 21 хоногийн дараа нас барсан. Тэгэхэд сэтгэл санаа хүнд үе байсан. Өмнө нь би арх уудаггүй байсан. Тэгээд арх уугаад ийм хэрэг үйлцэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ээж аав хоёр маань ойрхон нас бараад сэтгэл санаа хүнд байсан. Гэмт хэрэг үйлцнээ хүлээн зөвшөөрч байна. Ундрагийн хувьд ундраа над дээр эрэхтэй, мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Би мөнгийг нь өгсөн. Би унтах гэж үтсэн боловч болоогүй. Асран хамгаалагч нарт нь хандаж хэлэхэд охиноо анхаараарай. Миний буруу. Тухайн үед ундраа өөрөө над дээр ирсэн. Би өөрийнхөө зүйлд 12 грамын юмыг шахуулсан гэдэгт мэдүүлгийг өгсөн байна. Шүүх энэ хэргийг судалж үзээд шүүгдэгч Бэд дараах ялыг оноосон. Төрсөн охиноо хүчирхийлсэнд 12 жилийн хорих ял. Төрсөн охиныхоо найз буюу ундрааг хүчирхийлэх гэж зарцсан хэрэгт 5 жилийн хорих ялыг оноосон. Ингээд нийтдээ 17 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид илүүлэхээр болсон. Энэхүү хэрэг нь насанд хүрээгүй хүүхдийн аюулгүй байдал, гэр бүлийн хамгаалалт ямар чухал болохыг харуулж байна. Ийм төрлийн гэмт хэрэг ихэвчлэн хүүхдийн ойрын орчинд итгэлцэлтэй харилцааны дунд дуугүй өнгөрдөг нөхцөлд үйлдэгддэг. Ялангуяа энэ хэргийг үйлдэж байгаа хүмүүс хайртай дотн хүнийг нь барьсаалан тэр хүмүүсийг нь зүгээр байлгахгүй. Гэх мэтчлэн сэтгэл санаагаар нь хүчирхийлэн дуугүй байлгаж энэ бусармаг үйлдэлээ хийсээр ирсэн байдаг. Ийм тул хүүхдүүдийн аюулгүй байдалд насанд хүрэгчид онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Хүүхэдтэй холбоотой с жижигтэй тохиромжгүй нөхцөл байдал ажиглагдах тохиолдолд түүнийг үл томсорлохгүй байх, харилцан ярилцах, ажиглах, шаардлагатай үед холбогдох байгууллагад мэдээлэх нь маш их чухал. Иймэрхүү с жижигтэй үйлдэлийг харсан тохиолдолд хүүхэд хамгааллын 108 утсанд дуудлага мэдээллийг өгч байх хэрэгтэй гэдгийг сануулмаар байна. Тухайн төв нь хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг.
Ингээд өнөөдрийн энэ маш харамсалтай хэргийг та бүхэнд хүргэлээ. Та бүхэнд ор бүрний өөрөө өөртөө дүгнэлтээ хийгээд явсан байх гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.